найраа гарах боломж бай. Тийм асуудал юм байхгүй. Яагаад байхгүй юм бол? Энд чинь цэвэр одоо шудраг тийм спорт. Давгаа ингээд сумгасан буугсан шүү дээ. Тэгээд за одоо энэ дахиад сумаа үзэхэд хэцүү боллоо. Сонирхолгүй боллоо гэж бодож исэн чинь хакухаа гэж бас нэг том авраг гарч ирээд шуугуулаад. Тэгэхээр тэрний дараачаас чинь маш олон аврагууд гарч ирж байна. Одоо Осаки танаас ахуулаад бүгд л адилхан хичээж байгаа. Тэр дундаас гарч ирж байгаа нь л одоо ингээд том золонд хүрээд. Одоо Монгол одоо ийм наад бие уушур байна шүү дээ. Би бол энэ хотго мотог ашиглахаас илүүгээр мошкад биелэт байгаа юм чи очиртай тий. За ингээд шууд томоор нь барьж агаад иччээ да. Асаа гусаа дээр ирсэн одоо давхад өвгөөр газарчлуулаад хэлмэрчлүүлээд явж байна. Япончууд ч нөгөө кимоногоо их гоё өмсөх юм аа. Япон залуу гэр бүлүүдтэй сайхан зураг авахулж байна. Өстой гоё байна. Аригато гозаймас. Кимоно маш үнэтэй байдаг учраас бас их тийм сонин зүйл сонссон. Манай монголчууд ч нэг дээл түрээслэн гэж бол байхгүй шүү дээ. Өөрөөсдийнхээ дээлээ өмсдөг. Тэгээ кимоно нэг удаа хийлгэхэд чинь маш үнэтэй байдаг учраас ер нь байнга одоо кимоно өмсөхгүй юм чинь ер нь тухайн өдөртөө гоё кимононууд түрээслээд явцдаг гэж. Токиогийн одоо яг зүрхэнд оршдог одоо алдартай Асакусагийн одоо Аянгац сүм дээр ирчлээ. Японы шашин соёлын бол хамгийн том өв гэж үздэг. Тэгээ 1500 жилийн бол түүхтэй тийм сайхан сүм байна. Энэ сүмийн бас гол түүх нь гэхээр ах トゥ хоёр загасчилж агаад гол дотроос бурхан багшийн одоо дүрийг олоод тэгээ нутгийн ноёндоо үзүүлээд тэгээ нутгийн ноён энэ бол одоо бурхан багшийн дүр байна гэдэг. Тэр олсон газрынхаа хажуухан талд одоо энэ алдартай сүмийн бол суурийг тавьсан. Япончуудын буддын шашныг одоо шууд манай монголынхтай адилхан гэж бас хэлж болохгүй байлаа. Яагаад гэвэл нөгөө үндсэн Японы шашин чинь өөрөө Синто буюу одоо өөрсдийн одоо уугуул шашин, буддын шашин хоёр нь одоо хоорондоо хөлдөөд нэгэн өөрмөц урсгалыг бий болгосон. Хоёрдугаарт одоо Зэн буддизм буюу Хятадын Чам буддизм эртний одоо сүн улсаар дамжаад одоо ийшээгээ орж ирсэн. Тэгээ Зэн буддизм гэдэг маань ер нь Япончуудад бол маш одоо хүчтэй хөгжсөн. Нэгөөсөндөө дотоод ахуй сэтгэл рүүгээ одоо бяцлагдаг нэлээд одоо бас нэг хүчтэй урсгал гэх юм уу та. Энэ Асакусагийн сүм бол маш олон удаа сүйдж исэн. Дэлхийн 2 дугаар дайны үеийн бөмбөглөлтөнд өртөөд шатж исэн. Тэгээд ер нь сүйдэх болгонд л одоо хүмүүст энэ Асакусагийн одоо сүмийг сэргээн засварлаа. Та бидний мэддэг Японы нэг алдартай Panasonic-ийг одоо үндэслэгч одоо том хүн Мацушита гэдэг нэг хүн байгаа штэ. Тэр хүн бас одоо энэ Асакусагийн сүмийг бол сэргээн басгаж ирсэн. Бас ийм одоо түүхтэй газараа бид нар аялж байна. За энэ халуунд чи одоо ёстой сайхан үдээд игэд байна да. Ямар сайхан бэ? Энэ халуунд ингээл барилга байшин, бараа бүтээгдэхүүн, үйлчлэгээ гэдэг ч юм уу ингээд бүх юм ингээд гоё тултал нь хийх юм аа. Тэгээ гудамж салбаан ч гэсэн маш сайхан зөөлхөн. За ингээд энэ сайхан бэлэгт өдөр Токио хотоос их Монголын өтгөх төвлөгөө сангийнхандаа бас чин сэтгэлээсээ одоо баярын мэндийг хүргье. Өнөөдөр ямар учиртай баяр вэ гэхээр Монгол түмний маань бас энэ чөлөө учрлыг бас энэ Токио хотод одоо нэрээ дуурсгаж байгаа Монгол улсын гавьяатай амирчин Сэр одтой бас баяр хүргэж байгаа юм. Дэлхийн одоо 12 дахь удаа дэлхийн одоо аврагд одоо өрсөлдөнө гэдэг бол Монгол хүнд байхгүй их том дэсвэр. Дэлхийн одоо бас Генсийн номд бичиж байгаа ийм их агуу түүхтэй юм аа. За дээрээс нь манай одоо энэ Монголын сумаачд маань бас дэлхийд бас нэрээ гаргаж, Монгол гэсэн нэрээ гаргаж ингээ энэ сайхан одоо улсыг наран улсад одоо эрхшээж байгаа юм аа. Энд бол одоо Монгол түмэн бас их баяртай байдаг аа. Монголын утга төвлөгөө сангийн нэрийн өмнөөс болон хуваасаа бас та бүхэндээ энэ сайхан сүм дээрээс бас мэдчилж байна. За дээрээс нь энэ бол аялын тойргоор манай одоо ган үнцгийн маань бас энийг одоо хичээнгүйлэн бас энэ Япон улсад Токио хотод бас өөрийнхөө бас одоо хүртийг эргүүлж энэ олон 60 гаруй улсад явж байгаа амжилт хүсье. Олон оронд одоо монгол хүн оцсон газартаа тамгалж явдаг. Тэгээд олон газартаа Чингисийнхаа тамгыг дарж яваарай. Тэгээд хаалцдаа бас чин сэтгэлээсээ баярлж яваа гэдгийг хэлье. Монгол түмний нэрийн өмнөөс аялын доргийнхандаа баяр хүргье бас. За гэлээ та.
Konnichiwa. За нөгөө гоё алтан баасны чинь доор орж ирээд Японы одоо алдартай гоё Asahi пивний реклам тоглож байна дөө. Super Dry гэдэг одоо хамгийн гоё пив гинэ. Халуун өдөр ер нь хүүтэн пив шиг сайхан юм байхгүй штэ. Гэтэ надад бол одоо энэ шар нь бол маш гоё амттай юм байна. Asahi пивний яг одоо драфт буюу яг гоожрын пив. Энэ дэлхийн хаанч гоожрын пив сайхан байдаг. Ер нь одоо Японд ирсэн хүн чинь одоо бүхэл одоо гоё зүйлүүдийг нь амсаад үзэх хэрэгтэй л дээ. За зарим хүмүүс бол шүүмжлээд байдгийн. Гоё түүхийн үзүүл ачаа дандаа хоол унд эргүүлж явах юмаа гэж. Хоол унд чинь бас гоё соёлын нэг хэсэг шүү дээ. Түүхийн ч гэсэн бас үзүүлж л явж байгаа. Тэгээ өнөөдөр одоо бид нар их гоё газар руу очих гэж байна. Жогон сюрприз өрөө. Та нартай бас гэнт гоё юм үзүүлнэ гэсэн санаатай явж байна. За хар Asahi пив. Харин ч бас гоё юм байна. Гэтэ ер нь миний хамгийн гоё дуртай пив бол ер нь хамгийн гоё шар юм да. За манай багийнхан гэдэг ингээд бид нар нэлээд олоод явж байна. Ганцхан зурганд одоо ганцхан бие л гараад байгаа. Онцгой арга хэмжээ болж байна. Энийг бол одоо Omikoshi гэж нэрлэдэг гинэ. Одоо бурхнаа ингэж уурч авч ингэж залж нэг газар хүргэн. Ингэж авахтаа ингэж бурхныгаа намынхаа одоо буйнд даган баясна гэх юм уу да. Зөвхөн одоо энэ бурхнаа ингэж өргөж авдаг ажлыг арга хэмжээ зөвхөн 100 болдог гэж байна. Тэр нь алтан гургалтай байх шиг байна. За бид нар азтай биш өнөөдөр Аянгат сүмөө зайд явж явах самд одоо Omikoshi гэдэг арга хэмжээг харлаа. За хэдүүлээчсэн сайхан даган баясч штэ. Хуучин би бас Минмарт ингэж явж байхад яг бурхан багшийг бас залаад ингээ хоорондоо залбираад ингэж явдаг. Тийм гоё одоо алтан бурхны гоё залж байгаа арга хэмжээнд сая ингээ оролцлоо. Ямар ч одоо сайхан байдгийм бэ. Одоо миний хувьд одоо бас одоо ийм одоо гоё арга хэмжээтэй таарна гэдэг бол бас одоо маш ховор гэж ярьж байна. Алдартай нөгөө сушины нөгөө готхны дэлгүүр байна. За энэ ёстой дэнднэ. Ер нь маш сайн чанарын хутгал гэж юм. Тэгээ 3 сая 300 мянга гэж байгаа байхгүй юу? 80 сая төгрөгийн үнэтэй нэг джипний үнэтэй хутга байна штэ. Үзэж болох уу? Хүрээ мэдим юм юм. Болохгүй. За. 80 сая төгрөгийн үнэтэй энэ хутгыг уралсан бол маш их одоо Японы тийм алдартай. Дархан хүн гэж байгаа байхгүй юу? Тэр хүн маань одоо ингээ өнгөрөөр бурхан болцсон учраас одоо саяны хутга дахиж давтагдахгүй. Тэгээд тийм үнэтэй байд юм байна. За нөгөө алдартай сушины хутгнууд дээр одоо ороод үзэж байна. 16,000, 20,000, 26,000. За ер нь нэг 800 мянган төгрөгийн үнэтэй хутга гэсэн үг. Энэ одоо том дэлгүүрт орсон юм чи одоо энэ бас Японы алдартай одоо маш сайн гантай энэ хутгийг би бодлож авч байна. Ер нь бол одоо Японд ирсэн одоо энэ ер нь үнэтэй хутга бол ер нь юу штэ ховор штэ Монголд. Энэ хутганы бас гол учир нь штэ би нэг сонь зүйлийг бас уншснаа ярих гэдэг байгаа байхгүй. Монголчууд ч нөгөө дээр үеийн хүннэгүү үеэс эхлээд нөгөө одоо ган хайлуулахтаа нөгөө бух дарах гэж хэлдэг штэ. Бух дарах гэдэг маань өндөр уулан дээр ингэж гал ноцоож байгаа дотроо нөгөө хөмөр хайлуулаад ган хийдэг. Тэгэхэд одоо тэр бух дарах гэдэг энэ аргыг бол Японууд дээр юу гэж хэлдэг гэсэн чинь букадари гэж бас хэлдэг юм билээ. Би энийг бүр сонсоод гайхчихсан байхгүй. Тэгээ одоо энэ утгыг бол бас нэлээд одоо сайхан боломжийн үнээр авсан. Тэгтээ бол үн бол нэлээд үнэтэй утга авж байна. Бас одоо хөдөөгөөдөө явах одоо сайхан хөдөөгөөдөө мах хөтлөөд явах нэг сайхан утга бай. Нэх гоё юм цаасан нэгж боогоод ингээ гоё гэлгэр утанд хийгээд өгч байна. Магадгүй эн чинь өөрөө бас нэг хүүтэн зэвсэг юм чинь бас ингээ сайн боож өгдөг. Тэгээ дээрэс нь бас нөгөө аюултай л да одоо бас хутгийг бариад явах нь хаашаа. За ингээд нэг юм гоё хутга авлаа за. Асар том гүүрээр гарч байна. Токио хотынхоо төв дээр ингээд ороод ирсэн. Бас нэрээ
Токио нэр үнэхээр том хот байна шүү. Одоо та эдиш ингээ ардаа. За бид нар яштай Токиод ирээд Сэлэнгээ дүү манаас гэртээ сайхан цай уулгуулад тэгээ ороод ирсэн чи бас саний юм үзлээ. Тэгээ дүү маань гэртээ юм гөрүүлт хийжээдэг юм байна. Япончууд ч бас их тийм хөөрхөн ингээ гэртээ гөрүүлт хийжээн, тагт хийжээн. Хин гэлээ нэр нь? Пупу. Пупу гэдэг. Энэ болохоор өдрийн цагаар их унцдаг. За. Оройн цагаар хэрдэг. За энэ хардаа. Бас нэг хөөрхөн таттай. Тат нь ярина. Тат нэр ямар хөөрх юм бэ? Ингээ мөрөн дээр нь. За. Тэгэхээр одоо энэ бусаа гараад ирсэн. За. Хөөрх амт байна уу наа? Одоо жоохон орооных нь юу гуйжаад байна уу? Тий, одоо гуйжаад нарсан ингэж шахал гуйжаад шинэ нарс гарч. Ноо зүг. За нөхөр одоо гоё өхрийн махтай гоё сэндвич хийж байна. Ринго таварё, ринго. Хашир бол одоо яг өлсөд ирэхээр тэгж ярих нь шүү дээ. Айлын мөнгөд ирэнгүүтээ яриад одоо жоохон байж айлын мөнгөд үз. За тэгээ. Ярьж магадгүй. Саний юм тий. お腹すいた、こっちゃん。お腹すいた？あ？何？お腹すいた？うん。リンゴ欲しい？リンゴ買ってくれる。 Ой, ямар хөөрх юм бэ? Алим авчирч байгаа гэж. Яриад нь く штэ. っちゃん、リンゴは？リンゴ欲しい？喋んない。リンゴ言って。リンゴ。リンゴ買ってくれ。リンゴ買ってくれ。 Хөөе. Нэг радио дуурайд байгаа юм шиг. Тэгж Ярд тийм штэ. Ямар саний вэ? Би өөр гайхаад байна. Үнэхээр одоо энэ амьдтыг бол одоо ухаангүй сэтгэдэггүй гэж ярьдаг. Ер нь бол одоо би баг тэрний эсрэг боддог болцоо. Аригато гузэмас. Онийг юм хэлсэн шүү. Гуча хонгоне. За манай Японод Ясунори буюу Ясугийн ирсэн. Их сайхан үлээж авч байна. Ринго юу да? Ринго оши. リンゴ味ドラえもんだっけのび太くん静香ちゃんスネ夫くんジャイアン Yes, complete. Тэгээ одоо бид нар ямар төлөвтэй байна гэхээр нэг гоё далаа эрэг очиж сайхан явъя гэсэн санаатай ингээ байж байна. Байгаль бол улан гоё болоод байна шүү дээ. Ийм гоё та. Японд ирээд Шинжуку, Шибуя гэдэг одоо хотын төвөөр нилээ явсан. Маш их чимээтэй. Одоо нэг залуу ах ч анх ирчээд теста. Иймэрхүү газар ирлээ теста. Янзтай гоё байд юм байна гэж бодоод идэг гэсэн чи одоо ер нь нэг байгаль донд орохоор гоё амардаг болчих штэ. Шибагийн одоо Фузиака гэдэг гоё далайн иргэдэг ингээд орж ирж байна. Монголоор бол одоо нэг лагер гэх юм одоо японочдын одоо яг лагер дээр н ороод ирсэн. Үнэхээр одоо гоё байна. Ингээд энэ халууны улирал дээр ийм алчуур хүзүүндээ зүүгээд ингээ явд юм байна. Баг зэрэг чиглээд ингээ бас нүүр хүзүүг арчаад. Энэ их гоё моднод байна. Их гоё үзэсгэлэнтэй энэ моднод нь өстой гоё. За ингээл яваад байна да. Энд бол ер нь баг хөнгүү байна. Хуучин Японоор би бас олон газараар явж байхад ер нь бол одоо хөдөө орон нутгтай хүн байхгүй. Тэгээд хөдөө орон нутгийнхаа хүмүүсийг бас одоо тийш хөдөөний суурьшуулахын тулд нийгмийн халамж татврын бодлого гэдэг өгдөг. Тэгсэн чигсээ энэ хоттой ер нь японочдод энэ суурьшиж байна. Токио хотын төвд машина 2 цаг 3 цаг тавихад 50,000 төгрөг төлж байна. Тэрнээсээ дээшээгээ тавихаар торгууд нь мөнгө нь өндөр үнэтэй болчдөг. Хөдөө орон нутгийн одоо Сайтамо ч юм уу тийшээгээ тавихаар одоо бүтэн өдөржингөө тавьдаг гэхэд нэг 5,000 төгрөг болдог ч юм уу. Тэ одоо яг тэр уулсан божигнсан газар руу одоо автомашинаараа ороход бол одоо асар өндөр төлбөр төлж ордог. Тэгээ энийг ярихаар одоо их зөв гэж ярихаар манай нэгтүүд одоо их мэдгчнэр хүний эрх хэдэргээл ярьдаг л бахал та. Гэхдээ хуучин одоо Японч тэр одоо дээр үед одоо манай одоо Улаанбаатар хотод чи ингээ хөдөөнөөс хүмүүс оршин суугаад амьдрахад чи ингээд нэлээд олон шат амжилаар явж иж одоо ирдэг байсан.
Энэ бол ерөнхийдөө зөв байгаамаа. Ягаад гэхээр энэ дэш нөгөө бодлого явагдчихсэн. Одоо бол нөгөө бодлого гэдэг юмыг ярих гэхээр нөгөө замбраагүй олон хүмүүс ингээд шаваад ингээд эсэргүүцдэг ч юм уу яад юм. Тэгэхээр арчлал хүний эрх гэдэг юмыг зөрчиж гэдэг үүднээс хүмүүс ингээд амаа өдүүлээд айчдаг. Гэт одоо Улаанбаатар хот ч одоо ачааллаад байхаа болж шít. Тэгэхээр энийг яаж зохицуулах вэ гэхээр яг Япончууд шиг л ерөөсөө төрөвчтэй харьцаж байна. За тэгээ хотын төвийн нөгөө төв замын хажуутлын игнэнүүдийн машин зам тавьдаг зүйлүүдийг бүр огт тас байхгүй бол гэдэг бол буруу юм байна. Ягаад гэхээр тэр газрууд нь машинуудаа бол тавина. Гэхдээ нөгөө цагийн үнэлгээ нь өндөр үнэтэй байлгаж ингэж тавих юм бол тэр хэмжээгээр хотод одоо маш их хэмжээний одоо татвар мөнгөд хоримтлагдаад зүгээр миний зүгээр тооцоогоор бол зүгээр тэгж бодоход жилд бол зөвхөн одоо паркингаас гэтэл одоо 2 сая орчим долларын мөнгө орж ирэхээр одоо тийм боломжтой юм шиг санагдсан. Тэгэхдээ тэр мөнгийг эргүүлээд нөгөө замын төвжирэл яаж одоо зөв паркинг хийх үү гэдэг тал дээр нь төлөвлөлөө тавьчих юм бол манай монголчуудын хувьд одоо бид нар Улаанбаатар бол бас яадгаа алдсан хот биш л дээ. Одоо Токио ч 14 сая хүн амтай. Токио хотод ч тойроод ингээд жижиг хотууд маань ингээд 30-аад хотууд байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг ингээд дагуул хотуудаа хөгжүүлэх маягаар үндсэн Токио хотын бас одоо төлбөр амьдрах зардал гэдэг нь асар өндөр байдаг учраас зардалтай нь холбож өгж ийж, дөрвчтэй нь холбож ийж хүмүүсийг барьж байна. Энэ бол маш их тийм зөв үзүүтэй алхам юм болоо. Одоо манай Улаанбаатар хот чинь 1.5 сая хүнтэй. За одоо 2 сая хүнтэйгээ бодоход чинь ямар ч асуудал байхааргүй одоо тийм байгаа юм шүү дээ. Бидний хамгийн гол нь нөгөө зөв зохион байгуулалт, менежмент бол асар муу байгааг юм шинж. Нэг өдөр боржуурын солонгууд маргааш тэр боржуур сольсон газрын доор нь одоо цэвэр усны шугамын солонгууд нөгөө боржуурын дахиад өвддөг. Тэгээд байж гол борооны ус зайлуулах юм хийнэ гээл тэгжэл дахиад нөгөө боржуурын соль өвддөг ч юм уу. Ингээд ямар ч юм уялдаа холбоо байхгүй ингээд ийм ерөөсөө уучраа олохгүй юм бужигнсан хүмүүсийн одоо мэдлэг бас байхгүй хүмүүсийн балгаар одоо Улаанбаатар хот маань одоо сүүрээд байдаг. Тэгээ тэрний хажуугаар нөгөө бидний татвар төлсөн төлөгч нарын одоо мөнгийг бол зөвхөн гарын салаагаар урсгаад тэр гарын салаагаар урссан мөнгнөөсөө нөхдөөч сонгуулийнхаа мөнгөөр хийж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ийм замбраагүй одоо байгаа байдлыг бол харахаар ер нь бид нар хүнддэг шүү дээ. Ер нь бол нөгөө хүнд ажил гэж хүнд ажлаас хүн болж ерөөсөө нэрддэггүй хүнд ажил гэж яг байдгүй гэж байгаа шүү дээ. Хүнд байх тусмаа хүн тэр ажлын ард нь гардаг. А ямар ч замбраагүй тийм одоо ямар ч концепцгүй тэр юм ажил гэдэг бол одоо хамгийн буруу байдаг. Ер нь хүнд ажил гэж байхгүй буруу хүн гэж байдаг. Тэгээ энэ талаас бас үзэгчтэй хэлье гэж бодож байна. За би ёстой сонин газар ороод ирсэн. Өөмийн Хутаро гэдэг нэртэй газар ороод ирсэн. За Японы хэлнээс одоо орчуулах юм бол одоо далайн галчуу гэсэн үг юм уу да. Тэгээ яг миний ирсэн газар болохоор штэ ингээд холоосоо машинтай орж ирэхэд гадаас нэг том асар том круиз хөлгөн онгоцон дээр гарч ирж байгаа юм шиг. Тэгсэн чинь энэ бол тийм биш юм байна. Ингээд кофе шоп, ресторан, хоолны газар ингээд 4-5 давхар одоо нэг юм хийцэн. Одоо бүхэлд нь далайн усны доогуур хонгил бариад одоо ийм одоо том байшин барилгуудыг хийцдэг. Далаа дагуур одоо ингээд гарц гүүр хийж нэхэхээр одоо миний санаанд багтахгүй байхгүй да. Бид нар ч одоо нэг мө жижигхэн гүүр их гэдэг дархны замыг хийчих гээд одоо зөндөө олон хүний амнасаар тоглож байгаад нэг замаа хийгээд дуусгасан л та. Тэгэхэд далаа дагуур бид нар гүүр одоо хийсэн бол одоо яах байсан бол насны юм хийчмээр байгаа юм да. Тэгэл жил болгон л одоо боржуурсал тэрэндээ манайхан сайн хулгай ихтэй сайн байдаг. Айл болохоор одоо сайн юм сурмаар юм байна л гэж. Бүр одоо ямар сайндаа ингэж хэлэх вэ? Япончуудын техникийн дэвшил гэдэг бол зүгээр л одоо гайхамшигтай. Япончуудынхаа тусламжтайгаар ингээд гой гүүр барьсан. Нарны зам гэдэг одоо маш гой зам хийсэн штэ. Одоо айл одоо 20 хэдэн жил болсон байх чи ерөөсө. Одоо л эвдрээгүй байж идэг. Тэгээ манайхаа одоо энэ япончуудтай бол нэлээд олон жилийн туршид уг нь сайн найзууд гээл яваад байдаг мөртлөө яагаад өөр газараар юм хийлгүүлээд идэв юм болоо. Тэгээ япончуудын бас нэг тийм муу зам байдаг юм л дээ. Би зөв тоглож идэж байгаа. Манай дарга нар нэг хулгай хий гэхээр япончууд тэрийг нь ойлгохгүй нэрээ татаад авчдаг.
Тэгэл нөгөө дассан сурснараа нөгөө нэг чавчаа гэдэг ахан дүүс гэж байгаа хгүй тоглож хэлж байгаа шүү. Тэр дарга нарын хувьд бол тэд нар ахан дүүс байхгүй юу. Тэгээ нөгөө хятад нөхдүүдтэйгээ хулгай хийгээ явцдаг. Тэгээ одоо манайхан мэдэн шүү дээ. Одоо саяхны нэлээд олон жилийн өмнөхд чинь China Geo гэдэг компани нөгөө дорндын тамийн 50 км замыг хийгээд нөхдүүд мөнгө авчихсан. Тэгээд тэрнээсээ болж одоо олон Монгол хүмүүс тэр зам дээр ч онхолтож нас орж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө China Geo гэдэг компани өнгөрсөн жил хэд сэлэнгэд замаа барайл явжээ. Тэр 100 хараагийн тэмцэж явж явах шиг. Ерөөсөө энэ нэг төрийн хулгайч нартай нийлж байгаа одоо энэ компаниуд энэ байгаад байна. Тэгээд одоо анх нэг 1990 оны бас хүнд хэцүү үед чинь үйлдвэрүүд дампуураад бас байдал хүндэрсэн шүү дээ. Тэгэхэд чи японочууд ч одоо монголчууд яаж илаа. Өчнөө одоо том сэнхэр одоо гоё автобус хуурай сүүгээд би үртэл дээр хуурай сүүгийг бас иджил өссөн. Одоо японочуудынхаа энэ гоё бүтээн байгуулалт мундаг зүйлүүдийг харахаар ингээд нөгөө аглуу ингээд нэг татдаг штэ. Ингээд атаахад гэдэг. Тэр шиг ингээд атаахал хүрээд байгаа байхгүй. Яахаараа зарим улсууд одоо ингээд мундаг хөгжөөд бидэртээ ойр дотн байгаад байгаа мөртлөө биднээс хол ингээд зайгаа орчт юм бол. За бид хэд явсаар байж байгаа даа штэ. Япониас хамгийн том бомб дээр ороод ирцээ. Яг миний ирсэн газар штэ Kawasaki гэдэг одоо маш том бомб. Хажуу талд нь Yokohama бомб, Kawasaki бомб, Tokyo бомб гэдэг. За миний нөгөө харж ирсэн одоо нөгөө өчигдөр нэг аялсан штэ. Нөгөө нэг актер нэг 10 км-ийн түнэл, 10 км-ийн гүүр гэдэг маань яг одоо энэ цаана харагдаж байна. Монгол компани энэ одоо Японы Kawasaki бомб дээр одоо үйл ажиллагаа явуулж штэ. Өстой гоё нэ. Одоо та нар хардаа. За манай Central Express Line компани одоо ачаад яг одоо эндээс ингээд яваад Тянжин дээр очиод газрын ачаагаар татагтаад ингээд явчихж байгаа. Японд амьдарч байгаа монголчууд бол бас одоо Central Express компанид одоо яаж юм гэхээр шууд гэрийнхээ хаягийг өгөөл компани гэрийнх нь одоо хаягаар ирж ачаагаа аваад Монгол руу явуулчихж байна. За мөн одоо Монголд байж байгаа компани нөхдүүд бол яах вэ гэхээр энгийн иргэнч бай над шиг одоо ийм аялж байгаа хүн байсан ч гэсэн хамаагүй бас Central Express Line компанитайгаа хандаад ер нь ачаагаа ингээд сайхан Монгол руу шууд явуулчих юм байна шүү. Нилээд ачаа авсан. Манайхан чи Японд ирэхээр чинь гой одоо Японы виски чанартай хүнсний бүтээгдэхүүнүүд байна. За тэгээ ер нь хүнд даацын одоо жин дарах юмнуудыг ер нь компаниар явуулсан дээр байгаа байхгүй да. Аж ахуй нэгж компани, хувь хүн. За над шиг одоо 2-3 яалганы харьцагч явуулдаг хүн байна. Хэдэн тооноор нь ч явуулдаг хүн байна. Мэдээж одоо нөгөө олон бизнес хийдэг улсууд одоо байдаг учраас компанийн хувьд одоо нөгөө бизнесийн нууц гэдэг юм яг барьдаг. Тийм учраас одоо энэ Амрааны ачааны бас одоо хувьд гэхээр ачаа тээврийн компани цааталт бол хувь хүний компани одоо бизнесийн нууц байдаг учраас энэ компани бол ерөөс маш сайн одоо ажиллаж байна. Тэгээд ялангуяа нөгөө Япон соёл үйлчлэгийг Монгол руу одоо шууд нэвтрүүлээд ингэ явж байгаагийн хувьд одоо үнэхээр одоо баяртай байна. За баярлалаа. Бид хоёрын хувьд одоо бас нэг юунд агуулгад ороод ирсэн. Бас нэлээд халуун байна шүү тийм. Нэлээд халуун бөгч юм. Ууч гарцсан халуун байна. Сайн байцгаана уу? Central Express Line-ийн Отгонбаатар байна. Манай компани Японы зам тээврийн яамнаас аль бие усны зөвшөөрлөлтөй олон улсын тээвэр зуршилт хийдэг компани юм аа. Газрын тээвэр, далайн тээвэр, дээрээс нь агаарын тээврийн үйл ажиллагаа хийдэг. Дээрээс нь Японы төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн, химийн бодис бүх төрлийн юмыг Монгол руу оруулдаг алдааны компани байгаа юм аа. Мөн Японы Мят компани аль бие усны карго эйжент компани байна. 50% манай монголчууд, 50% Япон хүмүүс ажилладаг. Тийм учраас та бүхэн янз бүрийн монгол хэлний асуудалгүйгээр манай компанитай шууд харьцах боломжтой. Бид нар 18 жилийн туршлагатай газрын болон агаарын тээврийн үйлчлэг үзүүлдэг. Бас төрөл бүрийн Япон бараа Монгол нийлүүлдэг компани юм аа. Та бүхэн манай компани руу шууд харьцаж бидний үйлчлэгийг авна уу? Тэгснээрээ та бүхэн боломжит нь маш хурдан хугацаа, маш чанарын өндөр түвшинтэй үйлчлэг үзүүлэхэд бид нар бэлэн байна. Та бүхэн тээвэр зуршлаас гадна Японоос сонирхож байгаа төрөл бүрийн бүтээгдэхүүн, хүнсний болон эм тариа, бусад одоо Монголд хэрэгцээтэй байгаа бүх төрлийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлээс хайж байгаа бол бид нартай холбогдно. Бид нар
бүх талаар та бүхэнтэйгээ хамтран ажиллахад бэлэн байна. Сайн байцгаана уу? Намайг Suzuki Michihiro гэдэг. Central Express Shine гэдэг Япон Монгол хоорондын тээвэрлэлтийн компанид ажилладаг байна. Албан байгууллага хов хүний том юм уу, жижиг юм уу, янз янзын ачааг хамгийн тохиромжтой аргаар тээвэрлэх боломжтой. Монгол руу явуулмаар ажаа байвал шууд манай ах руу залгаач асуугаарай. Анхаарал тавьсанд та бүхэнд баярлалаа. За одоо эд бужигнж байна. Ерөөс ажлын цаг одоо төгсчихсөн. Тэгэхээр Токиогийн чинь метрогоор чи одоо хэдэн сая хүн явж байгаа байхгүй юу? Тэгээ энэ дотор одоо машинаар явдаг хүн бол ер нь хамгийн тэнэг хүн болох гэдэг шүү дээ. За одоо бид нар шугамаас олоод метро руу орох гэж байна. Please stand clear of the closing doors. Яг өглөө нөгөө Ямамото стейшнээс Токио руу явдаг ч юм уу метронд багтахгүй баг ингээд чихэж оруулаад тэгээ явж байгаа байхгүй. Бас л нэрээ үнэхээр метрогоор бол одоо Токиогийн амьдралыг бол төсөөлөх аргагүй. За Акихабара дээр ороод ирсэн шүү. Яа хотынхоо төв дээр буусан нэг амар юм байлээ. Их хотын өмнө ер нь нэлээд бужигнж шүү. Одоо л ер нь нэг сурах гад байна. Өчигдөр нөгөө Шинжику дээр бүтэн цаг төөрсөн штэ. Одоо яаралтай цагт болсон үед бол Токиогийн такси бол их айтайхаа. За Монголд чинь 1.7 км зам чинь бид нар чинь хэдэг өгөх үү? Та нарт бас нэг 5 бадуулъя гэж бодож байна. 1.7 км. За нэг 4000 төгрөг гарна гэж бодож байгаа штэ Монголд. Эхний 1 км 12500-аас бодоод явчихнаа. Одоо бид нар Асакуса Баши Очи руу явж байна. Буудал загтсий. За манай Central Express Line компанийхаа залуучуудтайгаа одоо яста. Ингээд явж ин да. Яг Японд бол ингээд би бас ганцаараа явлаа гэхэд бас ингэж бас амархан явахгүй. Нөгөө Япон хэлээр дуусцаас шиг ярьдаг. За энтхийг удаас нөхөлсөн залуучууд байгаа. Тэгээ ер нь одоо Японд ингээд шинэ бизнес эрхлэж байгаагийн хувьд бол энэ сайхан компаниасаа сайхан яриулж байгаад тэгээ ачаа тээврийн асуудлыг л хийгээд өгчөж байгаа. Ачаа тээвэр гэдэг чинь зүгээр нэг хүний ачааг нөгөө газарт нь хүргэж өгдөг ажил биш юм байна шүү дээ энэ. Маш олон стандарт яаж ачих уу тэгээд ийм олон асуудлууд байна. Тэгээ хамгийн гол нь энэ залуучуудтайгаа одоо бид одоо хэд Япон хүмүүстэй уулзсан. Ингээд л явж ин да. За нэг зүгээр тийм батлагдаагүй бас нэг тийм явган яриа байдаг юм байна. Таксины үйлчлэгээний компани нөхдүүдтэй муудалцаж ерөөсө болтгоо гэж байгаа байхгүй. Яадаг гэхээр одоо нөгөө Токиогийн том компаниуд одоо янз янзын нөгөө бүлгүүд байдаг штэ. Тэр нөхдүүд чи одоо бас энэ таксины үйлчлэгээний компаниг л хянж идэг, аюулгүй байдлыг нь хамгаалж идэг учраас ер нь одоо манайхан ч нэг юм таксинд орчоод нэг хүмүүс дээрлэх гээд байдаг штэ. Чи ингээд тэгээд гээд одоо ингээд манайхны нэг тийм хандлага байдаг. Ер нь Японы ясны хандлага юу байж юм гэхээр ямар ч одоо ажил хийж явж ирсэн хүнд нэг тэр дараа болохгүй шүү. Ер нь одоо ингээд билет авлаа гэхэд чинь заавал хүнтэй харьцахгүйгээр автомат машинтай харьцаад ингээд явж гинэ гэдэг чинь асар их цаг хэмнэж байгаа байхгүй юу. Тэрүүгээрээ бас их үнэхээр одоо бас гайхамшигтай байна. Энэ одоо 130 сая хүн гэдэг чи одоо яаж одоо амьдарч байна. Ерөөсөө л тэр чигээрээ компьютерчдсэн, техникчдсэн. Одоо манай монголчууд чинь нэг очрлоод идэх штэ. Ер нь очр гэдэг зүйлийг л одоо багасгах чивэл ер нь. За өчтөр би нэг ёстой нэрээ ёстой онгоонд орсон буюу хэлмээр санагдаад байгаа байхгүй. Ягаад тэгэхээр найзтайгаа Шинжику дээр очиод Шинжику дээр юм үзэж явж исэн чинь нөгөө метроныхаа буудлаа олохгүй Шинжику л байгаад идэг. Тэгээ бүтэн цаг төөрчөж байгаа байхгүй. Одоо аялагч хүн байж иж одоо ингээд судалгаа шинжилгээтэй мөртөө бүтэн цаг төөрөөд тэгээ явсан чинь сүйдээ манай энэ компани залуучууд хэлж байна. За гаавал зайхаа та байтугай энэ Японд 10 жил амьдарсан бид нэр одоо Япон хүн хүртэл төөрд юм аа. Ягаад тэгэхээр Шинжику одоо энэ буудлын одоо гарц нь одоо орц гэдэг ингээ ярихад чинь 280 илүү тийм ээ дөө. За 280 одоо орц гарц байж байгаа байхгүй юу. Тэгэхэд энэ одоо газар доогуурх одоо Шинжику
өртөө өгдөг чи хаашаашаага одоо хэдэн километр юм бэ? За хаашаашаага зөв миний л ойлгохоор одоо 208 гарц гэхэр чи одоо нэг ядаж нэг 5 км байгаа байлгүй дээ. Тэгээд тэр газар доогоор хонглоор яваад ахаар чинь хаашаа явахаа мэдэхгүй. Сүүлдээ яаж одоо эвтэйхэн одоо аргалсан бэхээр нөгөө нэг явах байгаа газараа үзүүлээд Японы метроны ажилтнуудад би тийш явах гэсэн юм аа гэж хэлэнгүүд маш гоё ингээ заагаад өчөж байгаа байхгүй юу. Дотроо 3-4 шугам явж байна. Тэгэж явсаар байж байгаад одоо ашгүй Акихабара дээр ирсэн. Бас нэг иймэрхүү баянтай явж байна. Өө тэгээ найзуудаа. За 1.7 км газрыг 1000 йен буюу 25,000 төгрөгөөр явчих шүү найзуудаа. Аригата гузамас. За таксины сервис ямар гоё юм бэ? Thank you. За таксины үйлчлэгээ гэдэг чинь одоо ийм л байдаг юм байна штэ. Монголд байсан бол одоо юу солиороод байгаа байж 25,000 төгрөг гээл ингээл зодон цохон хийгээл явах нь штэ. За ингээд баяртай. Вашингтон гээд буудалд орлоо. Ганц гэмэн өрөөнүүд бол өстой маш жижиг. Тэг ингээ өглөөнийхөө цайндаа орж ийн. За нэг иймэрхүү өглөөний цай байна да. Хоол авахд бол одоо ингэ хөөх юм бентоны хөөх юм жижиг савтай. Энэ дээрээ хоол авчихад ер нь том зүгээр. За буфет бол их гоё карри байна. Жохон карри авчих. За хоол бол тэр маягтай гоё. Төрс их хүнтэй штэ. Гоё юм Япон салааттай. Би бол төрсөн дортой учраас хаан салаат дээрээ төрсөө тавиад за ингээ авчиж байгаа маа. Гэдэг нэг иймэрхүү юм болж байна. Винегер цута мазику гэнэ. За энийг иж үзье. Юу нэ? Далайн замаг байна штэ. Далайн замаг нэг өсөндөө юу вэ? Ингээд давсалцсан гоё цуутай. Тэгээ маш гоё амттай байна. Далайн замаг үдчихэл юм байна. За өглөөний цайны бол ногоонууд бол маш ихээ. За нэг иймэрхүү маягийн өглөөний цай заавуучин да. Бид нар уулны энэ Акихабарагийн Вашингтон гэд буудал загсан. Нэг 12 метр ч юм уу да тийм жижигхэн. Манайхаа Японд очлоо гэдэг штэ. Одоо заавал одоо үнэтэй гоё өрөөнд орлоо гэхээр нэг тийм том өрөөнд л орохгүй. Адилхан одоо бүгд жижигхэн өрөөнд орж байгаа юм чинь ер нь бол нэг $70-80 жижигхэн тийм өрөөнд орсон байлаа гэхэд нэг буруутахгүй. Тогоос хаашаага одоо нэг 20 км-ийн зайтай буудалд бол маш гоё том буудалд орсон. Гэхдээ ер нь том буудалд ороод хэрэггүй юм байна. Яагаад тэгэхээр том буудалд ороод наашаага метрогоор ирнэ, буцаж тийшээгээ явна гэдэг одоо бүтэн 2 цагийг одоо метро дотроо өнгөрөөчдөг учраас цаг заваа болж байгаа бол одоо яалтчгүй одоо тэр жижигхэн өрөөнд гэдэг юм дээр бол ингээд дасгаасаар харахгүй. За одоо энийг л одоо хэлье да. Ганцаараа явж байгаа бол ер нь хотын төвөөр зүгээр сайхан гест хаусаар нэг хүний одоо $30 үнэтэй гест хаусаар явчихна л зүгээр. Япон маягийн өглөөний сайн дээр нөгөө нэг гоё мата хоёрын сайн идэх хэрэгтэй байх шүү. Маш гоё ийм хүний биед одоо эслэг өгдөг. Дээрээс нь цус шингэлэн зүрх судасны одоо өвчнөд сайн. Дээрээс нь одоодны нөгөө янз янзын ашигтай бактериудыг одоо агуулж идэг. Одоо иймэрхүү зүйл. За дээрээс нь одоо Японы нөгөө хамгийн гоё юм чинь штэ. Нөгөө Япон маягийн шариун бол өстой гоё хийж. Манайхан ч сүүлийн үед нөгөө цагаан талах муу Улаанбаатар одоо гурилаар хийсэн бүтээгдэхүүнийг нь балигээд яриад байдаг. Тэгэхэд Япончууд ч ерөөсөө маш их тийм цагаан талхач ингээд зузаан иддэм байж та. Тэгээд харган Япон хүн бол их ховор байдаг. Талхандаа байна уу, талханыхын технологиндаа байна уу? Манайхан ч ер нь талханаас татгалзъя гэдэг. Би одоо буруу юм байна гэж одоо ойлгож байна. Япончууд ч бас чихэр маш их хэрэгжилж байгаа мөртлөө ингээд тийм туранхай Япончууд их байгаад байдаг. Магадгүй их ажилтдаг болохоор шингээч үдээд юм болоо да. Япончууд ингээд буцсан усан дотор ингээд нэг ногоонуудыг ингээд жижигхэн нарийн ногоонуудыг ингээд хийгээд тэгээ ус нь болохоор ийм үйл ялэг тийм болонгортой юм шиг. Тэгээ энэ болохоор жоохон баг зэрэг ногооны шүүс орсон юм уу тийм. Гэтэ гоё амттай маань. Токиоч одоо 14 сая хүн амтай зөөлчөнтэйгээ 16 сая гэхт чинь ер нь бүглэрэл баг их бага байна шүү дээ. Зөв зохион байгуулалт л байна тий. Зохион байгуулалт энэ ажлын цаг нь 5 гээд харж байгаа шүү дээ.
Тий. Орой ингээд 8 гэхэд ер нь сэлгүүн болчдөг байхгүй юу? Хүмүүс гэртээ ороод. Өглөө ажилд нэртэй хэлдэг ажилдаа хүмүүс. Метро нь ингээл 5 10 маргаал 5-аас хөдлөд эхэлж байна. Ер нь сайхан хот байна шүү. Би өмнө ч бас 2 ч удаа ирж ирсэн. Тэгээ яг та нартай яг ингээ амьдралд ороод явсан чинь. Одоо скейтерийг гоё гэж байна. Тийм байна. Алдартай Японы Озаки, Хирошима хавгууд манаас бидний сайхан хэмжээнд дээр ураад. За сайн байна уу? За сайхан зусч гинөө та хэд маань. Тэгээ таны хувьд одоо энэ одоо олон жил Японд амжилт бүтээлээр явж байгаагийн хувьд ер нь Япон ёс заншил, Монгол ёс заншлын хооронд ер нь ямар шуухан одоо ялгааг мэдэрсэн бэ? Удаад ирэхээр ер нь Японы ёс суртахуун, ёс жай гэдэг чинь ер нь хамгийн гоё байдаг жаг штэ. Шантарч ер нь няцаад ер нь нутаг учи да энд одоо бараг хэцүү байна да гэж ер нь бодож исэн үе байгаа юу? Байлгүй яг тэр чинь одоо эхлээд одоо би Японд ирээд 11 жил болж байна. Мэдээж эхний жил бол маш хэцүү. Шал ор ертөнцид тэр тусмаа сумын дэвжэн чанга дэглэм тим газар ороод ирэх чинь Монголд ирчлөөд байсан чи гинт тим дэг жаагнд ороод ирэхээр бас хэцүү. Нөгөө оны ялгаа гэдэг шиг нэг тийм цэргийн дэг шиг юм байх уу? Одоо бол яг хөө тийм үе бол байх байц. Яг хөө одоо 15 жилийн өмнө ч юм уу 20 жилийн өмнө ч юм байхгүй тийм үе байсан л гэж ярьдیں۔ Гэхдээ одоо бол яг хөө бас нэг цаг үеэс өөр болж байна. Манайхны нэг тийм хошин яриа болцсон байсан шүү дээ. Тэр Трампыг ирдэг жил одоо ингээд Япон хүн төрүүлсэн чинь чи одоо юу болж байна гэж манай наадамд манай сомоч одоо Япон хүн төрүүлсэн байх чинь гээд Япон хүний хувьд одоо ингээд монголчууд үе ингээд авчдаг. За магадгүй одоо манай Монголын наадам дээр Гүржийн бүх, Болгарын бүх ингээд барилдаа 20 хэдэн жилд явчихад монголчууд маань одоо тэрийг хүлээж авахгүй л дээ. Тэгэхээр японочууд яагаад хүлээж аваад та нарыг ингэж бас сайхан хайрлаад байд юм бол Бүгд л адилхан хичээж байгаа. Тэр дундаас гарч ирж байгаа нь л одоо ингээд том золонд хүрээд. Японд бол эсрэгээр тийм баг байхгүй гэж боддог шүү дээ. Эсрэгээрээ японочууд ч бас Япон хүмүүсээгаа одоо монгол хүн шиг ингэж хичээхгүй байх гэдэг ч юм уу. Тийм бас хандлага бас байдаг л та. Үнэхээр бас шудраг байна тийм. Шудраг нэгэнт л одоо адилхан л бэлтгэл сургуультай хийгээд явж байгаа. Яг хоо бид нар яг хоо монгол хүн гэхээр бас яг хөө тэднээсээ илүү л хийж байгаа л гэж боддөг шүү. Найраа гарах боломж бай. Тийм асуудал юм байхгүй. Яагаад байхгүй юм бол? Энд чинь цэвэр одоо шудраг тийм усны спорт. Дөрөв бүхийн шагнал аваад тэр таныг одоо бас нэг 100 жилийн тэр том шагналыг авч яхад монголчууд байна. Бас магна агартал баярлж ирсэн. Тэр одоо тэр нэг гоё мөнгөн монгол бүхчүүд бүхийн нэг гоё том шагнал байсан шүү дээ. Тэр шагнал маань ер нь хэдий одоо хэмжээний шагнал дагуул. Зарим шагналууд ингээ харж яхад ингээл нэг жилийн одоо будааны хэрэглээ, одоо пивны хэрэглээ гэдэг ингээ явчихдаг. Тэгээ нэг одоо сомогийнхныг харахаар зүгээр нэг амжилттай болчихсон бол ингээл асар их одоо эд баялагийг авдаг юм шиг яриад идэг. Би бас хүний нөгөө хармаа руу орох бол бүдүүлгэлтэй. Зүгээр үзэгчдийнхээ хувьд одоо ингээд авдаг шагнал эдгээр нэг ямар шуухан зарчмаар явагддгийг бол. Яг төрөө бүхийн шагнал өөр байна. Одоо тохоо өдрийн одоо ингээд даваад авч байгаа одоо бооцоо гэдэг чинь бас шал өөр л байна л да. Тэгээ бооцоо бол яг мэдээж даваад авч байгаа болохоор бас хамгийн гоё. Одоо бооцоо тань дээр тавина хүмүүс. Тэгээ одоо өөр хүн дээр тавина. Спонсорууд гэх юм уу? Хэмжээний спонсорууд. Тэгээ ер нь бол их хвчлэн дэмжний спонсорууд л байна л да. За энэ болохоор одоо миний одоо төрөө бүхийн цомууд одоо жишээлбэл энэ их юм бол 2023 оны дээд зэмдэнд хамгийн их олонд авсан тэр жилдээ тухайн жилд хамгийн их авсан бүхийн цом. За энэ хоёр болохоор эзэн хааны цом 2 төрөгийн. Тэгээ энэ хоёр болохоор одоо ерөнхий сайдын Японы Сүрэдэ шингээд 2 цом. Эзэн хаа ерөнхий сайд тус тустай билээ тавьдаг юм байна. Аа. Тэгээс манай Монгол бүхий Монгол цом
ерөнхий сайдын ерөнхийлөгч. Танд 2 байгаа юм байна шүү дээ, тийм? 2 төрөгийн. Энэ бас ховор болдог. Монголын түүхэнд 100 дахь төрөгийн. Монгол цом. Одоо ерөнхий сайд ерөнхийлөгчийн эвийн ялтар байдаг. Энийг бол одоо сумууч тэр тусмаа төрүүлсэн бөхчүүд л энийг аавна. Их гой бэлгшээштэй 3 аврагийн 3 монгол дээш харсан сав. Энэ сайхан цолныхоо дээжийн бариад. За баярлалаа. Энэ бол одоо бас миний хувьд Японд ирээд анх удаага юм алдартай сомооч хүний карасын дар сурч ийн гэдэг нь асар сайхан хүндэтгэл юм аа. Тэгээд Киришима дүүдээ алдартай Yokozuna авраг болоорой гэд дүүдээ өрөөё. За. Бүгд нүгээс ариун орно шүү. Тийм байна. Болохгүй дахиад нэг байгаа. Одоо тэрийг гаргаж ирнэ. Тань дахиад байгаа юм уу? Тийм байна. Төрүүлэхээр бас зөндөө сэтгүүл гардаг. Бас ийм сэтгүүлтэй. Сумуучдын тухайн одоо тэр сарын амжилт үзүүлсэн. Энийг үлийг санаандгүй байхад авсан байна тий. Тэ энийг барилдаан дээр тухайн барилдааны авсан. Тийм ирэмгийн байж хахад л огт мэдээгүй байхад л авсан байна тий. Барилдахын өмнө бас Кирибаяма нэрээр бас хамгийн анхны төрөг авч ирсэн аахгүй Сикиоке. Энэ жижигхэн одоо энэ одоо юу вэ? Энэ одоо цэвэр алтан дээр сэлсэн. Кирибаяма нэртэй төрүүл анхны төрөг авч яхад. Ингээд одоо цаанаас нь хийж өгсөн. Одоо ингэ тавьцаа. Одоо энэ бол одоо жихэн нэрмэр орцсон. Энэ бас бэлгэнд ирсэн цаг болоо тийм. Бэлгэнд ч байна. Өөрөө авах нь их хүчлэнүүд өөрөө авсан. Хаяа ягаас тэгж өөрийгөө шагналахгүй болохгүй гэж. Жихэн том цом тэр байхгүй. Тэр яасан том юм бэ тий? Тэгээ том нь энэ. Энэ баг хэдэн килограмм цом байдаг? Энэ ноо хүнд шүү. Энэ манай нэг нутгийнх нам дурж үчсэн. За та гурвын нэг хөөрхөн зураг байна. Тийм ээ. Энэ хаана байгаа? Энэ одоо энэ асагсаад нөгөө нэг цамхаг гинэ. Тийм үзэж байгаа тэр аваад зургуулж ирсэн. Би Мөнхбат аврагын бас номыг уншиж ирсэн л да. Хаях би одоо яараг байхад унах чи юундэ яарна гэдэг. Тэрэн шиг Мөнхбат авраг бол одоо бас бөхчүүдийг сэтгэл зүг нь судалж байгаад. За наад бөхчин бол хариугүй бөх байна. Чи ялчих юм байна. Зарим нь болохоор чам шиг одоо хин нөгөө пэгэ хэлдэг штэ. Өгснээрээ чадхад чи чадахгүй гэдэг ингээд бас хүний шарыг гоцоолгоч. Ингээл янз янзын бөхчүүдийн арга байдаг. Таны хувьд одоо ингээд шавнарыгаа ер нь ямар одоо аргаар одоо эднэрийг бас хүмүүжүүлж Сомогийн дэвжэнд бол багшийн ярьж байгаа хэлж байгаа үг болгоно ер нь алтаа гэх юм уу? Номер 1 гэх юм уу? Ахын сургаал алт гэдэг шиг таныг л үлгэлж байгаа шүү дээ. Энэ болон дүүнер. Тийм би одоо яг нэг ам дахи барьж явах үед нэг дэвжээ болоод бас тухайн үед зөндөө олон том сургамжууд бас аваад тэрийг айл болох эргүүлээд ингээд дүүнэртээ одоо зааж суулгах юм уу. Энэ Сомогийн дэвжээнд энэ голд нэг юм нэг цагаан энийг босоо зүйл энэ ямар учиртай зүйл вэ? Энэ одоо ерөнхийдөө хамгаалт гэх юм уу? Одоо энэ давс татсан байгаа. Мөн мохоо зүйл оруулахгүй одоо тийм хамгаалсан. Одоо ингээд тэр шороогоо элсээ ингээд бэлтгэл эхлэхдээ тэдэрээ ингээд тараагаад бэлтгэл дуусны дараа ингээд дэвжигээ цэвэрлээд ариутгаад ингээд. Япон хүмүүсийн ингээд хувьд Сомогийнхэн маш их тийм ёс суртахуунтай болоод нэр хүндтэй байна уу гэж би зөв бодлоо л доо. Энэ одоо ёс суртахуунтай байж байгаа энэ гол одоо барьж юундаа гэж барьж чадаад байгаа юм байна. Гол үндсэн. Нэг үгээр тайлбарлах юм бол ерөөсөө дэгж аяг. Ер нь хууль бол хууль юм байна шүү. Хууль бол хууль. Ерөөсөө хинч гадаадч бай, Японч бай ерөөсөө Сомогийн хууль бол биднэрт бол ерөөсөө манайх шиг ингээ хоос уянгалаад байхгүй юм биш үү? Ер нь яс. Ерөөсөө Сомогийн холбоонд нэг дэгж аяг байна. Сомогийн дэвжэнд бас тийм шиг бас дэгж аяг байна. Ерөөсөө л гол үндсэн шалтгаан нь ерөөсөө дэгж аяг. Асшуруу давг доржиг анх Сомог ингээд бижигнэл мундаг болж яхад давга ингээд Сомогсоо буугсан шүү дээ. Тэгээд за одоо энэ дахиад Сомо үзэхэд хэцүү боллоо. Сонирхолгүй боллоо гэж бодож исэн чинь
Хакуха гэж бас нэг том авраг гарч ирэл шуугуулаад тэгэл тэрний дараачаас чинь маш олон аврагууд гарч ирж байна. Одоо Осаки танаас ахуулаад тэгэхээр энэ бол яа харахгүй бас тийм монгол хүний өгөгдөл байна уу? Энэ бас одоо яагаад монголчууд энэ сомогийн дэвжин дээр ер нь тийм мундаг байгаад байгааг бол нууцсан юу? Яг монгол хүний өгөгдөл чи өөрөө ч ер нь бол нэлээд том штэ. Нэгдүгээр тэр байна. Нэгдүгээр хоёрдугаар бас өөрийн бас сахилга бод тэмүүлэл бас чухал гэж боддгийн. Тэгээ манайх ингээд жоохон мөнгөтэй болоод ингээд алдарт нэртэй болоод ирэхээр их тийм зан харилцааны хувьд хэвдэрдэг штэ. Тэгэхэд одоо таны хувьд манай бас багш ч гэсэн хэлжсэн л да. Яг л одоо нөгөө манай лавга маань одоо яг л одоо анх Японд иржсэн хүүхд шиг ийм хөөрхөн зантай эвдрээгүй. Тэгээ энэ эвдрээгүй гоё ийм зан сартгуунтай байна гэдэг чинь бас амжилт гаргахын үндэс байдсан болов. Энэ дээр та юу гэж боддөг вэ? Яг хоо мэдээж тодорхой хэмжээний амжилтанд хүрээд тэрийгээ бас зөв авч явах хэрэгтэй л дээ. Би одоо энэ амжилтанд хүрчлээ ингээд бас одоо PD-гээ том яриад бас явж болохгүй. Тэг тусмаа одоо намайг хайрладаг хүмүүс нэг нэгээрээ холдоод явах ч юм уу. Япон улсуудаас авах зүйл юу байна? Хаях юм ер нь байна уу? Япон одоо соёл дотроос энэ Монгол орчин таарахгүй дээ. Яг анх эхлээд ирж яхад бол ерөөсөө энэ ерөөсөө Япон Монгол хүн таарахгүй байна л гэсэн тийм ойлголт байсан л та. Гэхдээ яг хуу тэгээд цагийн уртад одоо ёс уртаа Японы заашил машил ингээд сураад эхлэхээр ер нь хаях юм байхгүй. Ерөөсөө л эсрэгээр би нэг оюутан багтаа нэг Японд ирээд нэг 2-7 хоног бэлтгэл хийж агаад манай Японч ч юм уу ерөөсөө л ингээд бүхэл зөөсөл ингээд ямар санда 2-7 хоног ирчээ Монгол буцахтаа ерөөсөө буугаал ерөөсөө л бүхэл зөөл юм гайх хүмүүс найз төрөл гайхаад тийм одоо хүмүүст гадны одоо хүмүүс тийм их том мессеж өгж штэ Японы суртахуун. Ер нь бол бараг дэлхийд бараг тийм бараг номер 1 гэмээр тийм одоо ёс суртахуун дээж хаяг хүнийг бас гоё одоо ухамсартай болгодог ч юм уу. Юу тэгж л бод Японы. Би нэг бас нэг цаанаа тийм хатуугаар байдсан болов гэж бодсон л доо. Яасан гэхээр нэлээд хэдэн жилийн өмнө Японы нэг төрийн төшмөл гадаадд хурал дээр суужгаад хурал дээр байх үедээ нойрмогдоод өвшигээд нэг 20-30 секунд унтцсан. Нүүр ам нь улаацсан. Тэгэл маргааш нь хэвлэлээр шүүмжлээд Япон хүний одоо нэр төрийн урандаа гიშгсэн ийм одоо муухай үлгэрдээрэл үзүүлсэн гэсэн. Нөгөө хүмүүс маань бас би нөгөө аллергитэй байж байгаа аллергины юм уугаад нойр хөрсөд тэгээд бурууга хүлээгээд тэгээ маргааш нь амиа хорлцсон шүү дээ тэр хүн. Магадгүй тэр хүн ингээд амьд яваад байх юм бол буруу үлгэрдээрэл үзүүлэх нэг талаасаа. Цаашдаа бол одоо юу гэдгийг нөгөө якуза ч юм уу, маф ч юм уу тэр нөхдүүд одоо бас хэрэг амиа орлохгүй байх юм бол бас тодорхой хэмжээгээр бас нэг жаад нөлөөлдөг юм болов уу гэж би боддгоо шүү дээ. Яг нь Япончууд чинь ер нь болохгүй байгаа юм дээр шөмжл маш их өгдөг л доо. Манай монголчууд чинь ингээд мурцгаад ингээд явдаг. Ер нь бол болохгүй байгаа юм ер нь тэгэл тухай цаг дорн ингээд ямар нэг арга хэмжээ аав. Манайх бол унсан дээр нь битгий хөшөглөөч гэж уянгалдаг шүү дээ. Танаас нэг тийм байхгүй л байна л болохгүй л байна. Одоо жоохон гоё гэгээлэг болох бах хүмүүс жоохон өөрчлөгдөх тийм ирээдүг л одоо хүлээж штэ одоо ихтгэл байж. Монголд одоо юу нь болохгүй байна. Монгол ерөөсөө л одоо тэгээд одоо ус төрлөл орчихгоо л байна л да. Тэгээд ус ирэх яхан муулах ч юу яах вэ? Ерөөсөө л ус төрийн шудраг сайхан явуулах сайхан хөгжгөл л штэ. Хэрвээ үнэхээр сайхан гоё ирээдүйдээ гоё хөгжилтэй Япон шиг гоё хөгжилтэй явсан бол бид нар одоо айгүй амт байхгүй ч юм. Тэгэхээр ёс суртахуунтай байж ижил хөгжил ирдэг юм байна. Ёс суртахуунтай бас шудраг загас талгаанаас өмхөрдгөө гэдэг. Ер нь одоо энэ ёс журам одоо энэ нийгмийн этик энэ одоо сайн зүйл төрөхийн тулд шудраг байх хэрэгтэй байна. Тэгээ таны бас хэлж байгаа энэ сайхан үгмийг бас хүмүүс тусгаж авах хаа гэж найдаж. Гой утахгүй гоё ирээд ирэх байх гэж бодлоо. Сайхан ирээдүй ирэх байх тийм. Одоо яг нэг юм нь болохоор Монголд байхдаа нэг анзаардгүй юм байл. Ингээд хүний нутагт ирэхээр Монголоо гэсэн тэмүүлэл аягүй өндөр болоод ирэхээр одоо
9 шидэл юм гарч ирдэг юм бэл. Би таныг бол ер нь Японы хүн гэж ер нь харахгүй байгаа шүү дээ. Дэлхийн хүн гэж хараад байгаа шүү дээ. Дэлхийн бүх улс үндэстэн сумагийн үеэр огшиж байна. Тэгээ Японы 126 сая хүн дотроос энэ одоо бас Азаки гэдэг том цолыг хүртээд тэгээд ингээд гоё шагналыг аваад Монгол ингээд дуудуулахад ер нь огшиж исэн үү? Анхны дөрөн дээр бол нэлээд бас ойлж исэн. Тэгээ яг бол одоо ингээд барилдаад ингээд нэр усаа нутаг усаа дуудуулаад гараад ирэх чинь төвжээгээ дуулах чинь одоо чинь бас тодорхой хэмжээнд сандралт байна штэ. Одоо ингээд төвжин дээр гараад тэгэхээр Монголын одоо дорн таймгийн ингээд тэгэл дэвжээ нэрээ дуудуулна. Яг тухайд чинь тэр бол одоо хамгийн гоё л доо. Би чинь одоо яг цомгийн том дэвжэн дээр одоо дорнод гэж дуудуулдаг. Дорнод гэдэг чи одоо бас л сайхан одоо эх оронч эрчүүдийн бас төрж гардаг бас сайхан нутаг шүү дээ. Монгор дорнод гэх ингээд дуудуулна. Тэгээд араас нь одоо цомгийнхаа дэвжээг одоо ямаа дэвжээ Кришма гэл. Яг тухай үеичсэн бол чим сандарж байгаа юм чинь нэг бол ингээл доороос нэг тийм омгших ч юм уу тийм гарч ирэл нэг гой тайвшрал авдаг ч юм уу. Мэдээж нутаг орноороо хүний нутаг орноор дуудуулна гэдэг чинь бас мөрөөдөлч таас. Тэгээд таны одоо бас цаашдын одоо энэ сумо бүхийн одоо торгон дэвжэн дээр одоо Якозуна болох юм бас их сайхан өрөөл тавья. Тэгээд танай гэр бүлд одоо бас сайхан хүнийг хүсээрээ. За баярлалаа. За баяртай. Сайн сууж байгаарай. Сайн орой гэх юм уу? За бидэд одоо сая явсаар байжгаад ингээд сая Сумогийн ордны метроны боол дээр ороод ирлээ. Тэгээ орж ирэнгүүт л ерөөсөө ингээд дотор нь одоо манай домогтх хавргууд Японы одоо сайхан бүхчүүдийн зургийг үлгцсэн үнэхээр сайхан байна. За яг миний ирсэн газар болохоор Японы одоо Сумогийн ордны өмнө ороод ирсэн. За Японы Сумогийн ордон биш шүү. Энд чинь манай Монголын Сумогийн ордон байхгүй. Ягаад тэгэхээр давуу дээр аваргаас ч очиж Хакухо, Хараманфужи, Карашима гэдэг одоо маш олон Монгол бүхчүүд одоо энд үнэхээр одоо Японд одоо бараг одоо Японы одоо шууд ингээд дээдсийн ингээд хүрээлэнд ороод ирчихэж байгаа байхгүй юу. За тэгээ миний хувьд сая ингээд бас Япончуудтай танилцж явж байгаад Карашима бүхтэйг авахсан зураг ингээ үзүүлэнгүүт өө чи чин Карашимагийн найз юм уу гэдэг. Тэгэхээр би бас ах юм чи манай дүү юм байгаа штэ л гэсэн чил шууд одоо би Япон одоо ийм одоо мундаг аваргуудыг танин. Тэгээ манай нөгөө Акухогийн зургийг ч бас надад үзүүлж илээ. Сая нэг газар хайбол угаа сууж исэн чинь хоёр Япон бас настай хөгшөнтэй уулзаад. Тэгээ ер нь бол одоо манай монголчуудыг бол одоо маш сайхан хүлээж авах юм а Япон хүмүүс. За одоо хэдүүлээ энэ Сумогийн ордны хажуухын талд нэг гоё Монгол хоолны газар байдаг гэж одоо бас бид нар сонссон. Тэгээ манай одоо ачаа тээврийнхаа компанийнхантайгаа бид нар одоо тэр Монгол хоолны газар бас очие. Одоо Японд ирчээд одоо бас Монгол хоол ямар байна? Бас нэг ам чанарын бас нэг шалгая гэсэн санаатай явж байна. За хэдүүлээ ингээ шаарэ. За манай Сумогийн одоо дээд зиндаанд барьж исэн Хакуба өнөр жаргалын нээсэн одоо ийм гоё ресторанд ороод ирлээ. Сайхан байна. Дээрээс нь одоо манай Central Express Line гэдэг чи одоо бас л Япон Монголын хооронд бол үнэхээр одоо бизнесийг бол маш гоё хийж штэ. Хоёр орны хооронд гүүр болгон ажиллана гэж ярьдэн штэ. Тийм. Яг жинхэнэ утгаараа бидэд одоо Япон Монгол улсын хооронд гүүр болгон ажиллаж байгаа компани байгаа. Тэгээд энэ ресторанд зөвхөн монголчууд ихгүй Япон хүмүүс аяг их шүү. Одоо Монгол одоо ийм наад бие уушур штэ. Би бол энэ хотго мотог ашиглахаас илүүгээр Москвад билет байгаа юм чи очиртай тий. За ингээд шууд томоор нь барьж агаад иччээ да. Хутгаар нь. За хутгаар ингэчээ. Энэ японочууд хараад бас анигон дэрж магадгүй нэг магч Монгол орж ирээд ястай. Ийм үзүүг юм шиг болчлоо гэж бодож магадгүй гэж бодлоо. Нөгөө Монгол хойноос нэг дутаад байх маа л. Амт үнэхээр сайн. Хурц. За манайхан Японд ирэх юм бол одоо цаахан манай Монгол сумаач нарын нээсэн одоо энэ гоё хоолыг дээрээ. Очиж эргэл бодохоор юу Монгол хоол шиг сайн хоол юу байхгүй байна. Төлөв ах уу? Хаач явсан Монгол хоолоо одоо сандаг. Ер нь дэлхийн би 60 орчим улсаар аялсан. Тэгэхэд олон сайхан хоол идэлгүүд яг хэрэгтэй. Монгол хоол шиг сайхан хоол байна алга. Яг үнэ.
маш эхэлсэн. Сур ширээ байхгүй. Ер нь бол нэлээд одоо бас нэг онцгой ихээр орж ирээд байна шүү. Хоёр хоол идж байгаа ярьцлах яг бас хэцүү байд юм байна шүү. Нөө хоолныхгүй ямтай байдаг. Би юм ярмаар байдаг. Би тийм ярмаар байдаг. Цаарай гэсэн шүү. Манай Central Express одоо Line компани хувьд одоо үнэхээр монголчуудынхаа Японоос Монгол руу, Монголоос Япон руу одоо агарын далайн одоо ингээ холимог ачаа маш богино хугацаанд тээвэрлэж байгаа. Одоо энэ сайхан компанийнхаа гадуурчуудтай бид нар уулзлаа, ойлгосоор явлаа. Тэгээ одоо өнөөдөр бас ийм гоё сайхан Улаанбаатар гэдэг гоё Монгол хоолны газар орж ирээд. Хоолны газар нэр нь бас их гоё байна. Улаанбаатар. Япончууд ер нь манай Монгол хоолыг идээд яг юунд нь дурлж байна. Япончууд бол их сониуч хүмүүс шүү дээ. Тэгээд ер нь бол бүх төрлийн хоолноос идж үзэх дуртай. Ер нь бол чансан мах болцоо их авч идэндээ. Манай сумогийн аваргууд одоо томчууд орж ирж байна. Ойлгоо яг хаа. Зүүн барилж исэн аваргууд, одоо барилж байгаа аваргууд гэл ингээд бүгдээрээ л ирж исэн да. Одоо ирж байгаа. Таны хувьд бас нэлээд олон жил ингээд Монгол хоол хийгээд явж байна. Одоо яг юугаараа ингээд амжилт олчих вэ? Гол нууц нь юу вэ? За юугаараа гэхэд яг би өөрөө сумуу барилж исэн болохоор миний танил талууд бас их байна. Гол нь амт чанараар нэгэн хэвийн байх нь хамгийн чухал юм. Монголд очих юм бол яг л ийм амттай хоол идэнэ гэж л хэлээд. Монгол хоолыг одоо Япон хүмүүс чинь нөгөө монголчууд чинь хүчтэй байхын тулд давгаа аваргач нөгөө багада өөхөн тосоор хийсэн борцог гэдэг байсан. Тэгэхээр энэ борцогт нь уус байна гэсэн ч юм уу. Япончууд ингээд нэг судлаад байдаг шүү дээ. Тэгэхээр Монгол хоолыг нь Япончууд яг юу гэж судалдаг юм бол бас нэг тийм хандлага байгаад байгаа юм болов уу гэж би бодлоо. Бас байна. Ер нь бол мах л их чухал юм шиг байна шүү дээ. Мах сайн иддэг монголчууд ч багасаа. Тэгээд одоо бол Япон бүхчүүд гэсэн манад ирж хоол хийдэг болсон. Ирж идэн, авч явж идэн. Монголын бас хоол эдээ ундааны сайхан соёлыг бас Японы ард түмэнд бас сайхан хүргэж байна. За магадгүй одоо бас боломж гарвал сайхан айрыг наашаа зөөвөлөх зүгээр юм тий. Удахгүй айрыг орж ирэндээ. За өнөөдөр ингээд манайхыг зорио ирсэн танд маш их баярлалаа. Тэндээс ажлын өндөр амжилт хүсье. За тэгээ. За баярлалаа. Баярлалаа.